Сайн уу? Та хэрвээ хотын дарга байсан бол юу хамгийн түрүүнд өөрчилж чинь хүсэж байна? Өөрчилж аа. Хей. За одоо ч тэг яах вэ? Хүмүүсийн хооронд л ойлголцол дээр л ажиллах юм болоо да. Одоо яах вэ? Угаасаа Маркс нөгөө төгжрэлтэй орн юм чи. Тэг ялгаах нэг Азийн ихэнх орн чинь төгжрэлтэй байгаа шүү дээ. Тийм чинь тэгээ одоо яг төгжрөл мөжрөлийг арилгах гэхээсээ илүү тэгээ хүмүүстэйгээ яг ойлгох зохицоол тэгэл ойлголцоол нэг тийм. Тэгээ тийм л ахтал ерөнхийдөө дэд бүсдийн асуудлыг шийдэхгүй байгаа болохоор хот ерөнхийдөө замбраагүй барилга байгуулалт барингууд аливаа нэг юмных ачаалан дээлээд ачаалан дээлээд ерөнхийдөө ажиллаж чадахгүй барилга байгууламж жоохон тав захилгаа шийдэгдэхгүй болчих. Тэгэл замын газрыг багасгая гэж бодчих. За баярлалаа. Шийдэж өөрчлөж шүү. Энэ хотынхаа болж чадахгүй зүйлийг л өөрчлөх. Юу нь болж чадахгүй. Одоо энэ замын асуудал одоо урд байгаа шугамын засалт масалт. хотын дарга болох юм болоо. За замаалах. Яг яахыг хүсэж байна. Дугуун зам. Тэгээд замын бүтцүүдийг жоохон өөрчлөх байх. Тэгэл хамгийн дунд бол тийм л юм их. Тэггүй дээ. Эхлээд мэдээлэл цуглуулж яах вэ дээ тий? Тэгээ. За гоё яриад баярлаа. Төвчрэл ер нь бол автобус одоо би ингээ автобусаар л явдаг байхгүй юу. Тэнгүүд ингээ дасгай гэхлээр амар хоол. Тэгээ машинтай явхлаар угаасаа амар төвчрдэг. Тэгээд дандаа ингээ асуудал гардаг. Тэгээ яаж ч өвөл бүр амар. Нийтийн тээврээр явангууд нөгөө нэг амар ер нь бол би автобуснаа багтдаг. Тэгэхээр нийтийн тээврээ амар гоё л болох юм байна. Яг нөгөө ажлын байрыг нэмэгдүүлэх л ах та барилга байгууламж нэмэн үйлчлэгээний салбараа илүү Монголдо дотооддоо үйлдвэрлэлээ бий болгох байх. Сургуулиудыг хотоос жоохон зайлуулдаг. Ихтэй сургуулиудыг. Инх нь юу ямар өрнөлттэй гэж та үздэг вэ? Яг юусаа 100 их төвчрээ гайг болгонотой хичээл оронд л амар болчихсон. Оюутнууд их орж ирэл. Нийтийн тээврээр автобуснаас өөр юм байхгүй байгаа шүү дээ. Тийм чинь одоо нөгөө зам дээгүүр явдаг өөр нийтийн тээврүүд байгаа шүү дээ. Тиймэрхүү юм шийдэх байх та. Төгжрлийг уртааглах та. Уртаанаас болоод ер нь ихэнх нь ханаад хүрээд юм гэж бодоод байна. Одоо бол шууд уртаа ингээд мэдрэгдээд байгаа байхгүй ганцолгоод уртаа гараад эхэлчлээ шүү гэдэг. Тэгээ ер нь ханаад үрцэн л явж байна да. Та юу хотын дарга болох юм бол юу хамгийн түрүүнд өөрчилж шинжлэхийг хүсэж байна вэ? За өстой мэдэхгүй байна. Одоо төгжрлийг багасгахын тулд юм их бах та. Ер нь автобусаа нэмэл бол зүгээр гэж бодож чинь ер нь машина метро болоход гэж бодоод автобусаа нэмээд автобус нэмнэ гэхээр төгжрөл ихсэн гэдээ яг үндэ л үгүй болох гэж би бодож байгаа юм. Сайн уу? Танаас нэг асуулт асууж болох та. Айгу амар хоорлоо. Юм хотын дарга болохгүй. Дугуун зам нээвэл ер нь гайгүй санагдтыг. Дээлвэл гүүрэн зам байдаг шүү дээ. Тиймэрхүү юм сайн нэгэл тэгэл төгжрөл бол гайгүй болчих магадгүй л. Төгжрлийн асуудал юм байна. Жохон том хүрээ цаар хүрээтэй ч гэсэн төгжрлийн асуудал шийдэх байх та. Сайн байна уу? Би яарад энэ. За. Яг одоо хогосоо ер нь их олныг хийж энэ хог муудыг ер нь хүмүүс хог мууж цэвэрхэн хаяр маяг хэлэх байсан. Тэгээд замын засвараар ингэ байнга л хийх. Эзэс тэгээ айтайхан байх. Утаагаал алгуулмаар байна. Номын сан ихсгэл байсан байна. Ялангуяа оюутан залуучууд хичээл номоо хийх гэж юм. Эсвэл одоо урлагийн зурдаг ч юм уу, дуулдаг ч юм уу тийм бэлтгэлээ дадлагаа хийх тийм газруудыг барих байсан багт. Баярлалаа. За баярлалаа.